За жил бүрийн 5 дугаар сарын энэ өдрүүдэд татвар төлөгчдийн өдөр тохиодгоо. Татварын ерөнхий газраас энэ өдрийг тохиолдуулан татварын тухай мэдээллийг олон нийтэд хүргэн олон талт ажлыг зохион байгуулдаг. За нийслэлийн чиглэлтэй дүүргийн хувьд татвар төлөгч байгууллага аж ахуйн нэгжүүдийнхээ дунд татвар түүний үр ашигын тухай ойлголтыг нэмэгдүүлэх асуулт хариултын Центавр тэмцээнийг зохион байгуулж байна. Ер нь татвар төлөгчийн өдрүүдээр зохион байгуулж байгаа ажлуудын хүрээнд сургуулийн бага ангийн сурагчдаас эхлүүлээд оюутан сурагчид, аж ахуйн нэгж байгууллагууд, хуваарай эрхлэгч, иргэд бүх хүмүүсийг хамруулсан спортын тэмцээн, асуулт хариултын тэмцээн, АХ тэмцээн, өчигдөр нийслэлийн энэ дээд сургуулиудын дунд АХ тэмцээн зохион байгуулсан ийм ажлуудыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж явагдаж байгаа. За тус дүүргийн нийслэлийн хүн ам ихтэй томоохон дүүргийн тоонд багтдаг. За иймд түүний хэрээр татвар төлөгч иргэд болон аж ахуйн нэгжүүд олон байгаа гэсэн үг юм. За иймд тэдний мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг тогтмол явуулах нь зорилготой байдаг байна.